Мэндийг хүргэе, өглөөний мэндийг хүргэе, оройны мэндийг хүргэе. Яг одоо чамтай уулзж байгаадаа маш их баяртай. Ойртоо суугаад хүрээ дээр. Өнөөдөр би нэг дуртай сэдвэрээ ярих гэж бодсон. Тэр сэдв маань юу вэ гэхээр түүхийг яаж ашиглах вэ? Түүхийг яаж өөрчлөх вэ? Түүхийг одоо амжилтанд хүрэхдээ бид нар түүхийг яаж ашиглах ёстой юм бэ гэдэг сэдвээр ярьж байна. Тэгээ энэ сэдв чамд их таалагдах гэж найдаж байна. Яа, за ойртоо хүрээ дээр заяа. Окей. Я, сано. За бичээрэй хонгороо. За. Тэгээ уулзраадаа маш юу яаж миний дуу сонсогдож байна уу? Хэр зэрэг сайн сонсогдож байна? Бичээрэй. Хараа. Я. Хай, миний дуу сонсогдож байна уу? Ариун цэцгээ. Хай. Я. За, дуу сонсогдож байвал хэлээрэй заяа. Дуу би амдаа жоохон микрофон зүгээд үзээтгэе. Тест хийгээд байна нэг юм дээр. Окей. За болж гэнэ зүгээр нэ. Окей. Баярлалаа. Окей. За хэдүүлээ өнөөдрийн би сэдвийг түүхтэй холбоотойгоор чамайг амжилтанд хүрэхэд бидний өнгөрсөн түүх маш их холбоотой шүү дээ. Бидний түүх, хүний түүх, одоо Монголын түүх гэдэг юм уу те. Энийний талаар байдаг ойлголт энийг бид нар яаж зөв ашиглах ёстой юм, амжилтанд хүрэхийн тулд чи яаж түүхийг яаж харах ёстой юм, яаж ойлгож ашиглах ёстой гэдэг сэдвээр жоохон яриад байгаа. Сонирхолтой, надад бол сонирхолтой сэдв. Чамд сонирхолгүй байж магадгүй. Яагаад гэвэл маш олон хүмүүс ингэдэг байхгүй түүх гэж бодохлоор нойр нүрээд сонирхохоо олчдаг шүү дээ. Өө дээр яа хэдэн хөгшчүүдийн яриа хэдэн юу ч гэдэг манай монголчууд ч нэг юм жоохон мэдэмхий зантаа шүү дээ. Аливаа амин дээр тэгэхээр хөгштөө бид нар буруутгадаг ч юм уу түүхэнд болсон үйл явдлуудыг бид нар өөрсдөө ойлгодгүйгээс тэгдэг юм уу ямар нэгэн байдлаар бид нар түүхийн талаар яриа өрнөхөд бид нар хаадаг байхгүй. Тэгээ би энэ дээр чинь цоо шин нэг өнцөг гэдэг юм уу нэг бодлыг чамд өгөх зорилгоор өнөөдрийн лайвыг хийж байгаа. Тэгээ би та нар энэ номыг мэдэх бах те Мөнх ба миний үнцэн гэдэг номыг. Тэгээ энэ номыг мэдэх хүмүүс нь миний яг энэ сэдв дээр ярьдаг сэдвийг аягүй сайн мэдэх бах. Энэ CD-г би та нарт үзүүлээд байгаа. Энийг олж аваагүй хүмүүс нь олоод аваарай заа. Тэгээ би яагаад байна гэхээр энэ CD-г яг биднэрт одоо аягүй цөөхөн CD-гээр үлдсэн байгаа л да. CD-ний багц маань аягүй цөөрсөн байгаа ерөнхийдөө. Тэгээ олж аваагүй хүмүүс аудио номыг олж аваагүй хүмүүс олоод аваарай. Тэгээ энэ дээр дурдж ирсэн нэг аягүй чухал сэдв байгаа даа. Энэ CD-ний цуврал дээр тий дурдж ирсэн аягүй чухал нэг сэдв байгаа даа. Тэр маань юу вэ гэхээр яг энэ үн цэнтэй холбоотойгоор үн цэн гэж яг юу хэлээд байгаа юм бидний ойлгоод байгаа тий түүхтэй холбоотойгоор бидний ойлгоод хагас туу ойлгодог тэр ойлголт маань бидний эсрэг үн цэнэ бүтээхэд ямар том гай болд юм бэ гэдэг өнцгөөс нь бийцэн ба. Та нар энийг аваагүй хүмүүс одоо даваарай заяа. Унчлаа. Тэгэхээр би чамд өнөөдөр яагаад энэ сэдвийг ярьж ийм гэхээр манай монголчуудын одоо амжилтанд одоо юу гэдэг ядуу амьдарч байгаа юмыг одоо цаашаа хөгжүүлээд аваад явхад бидний түүхийн мэдж байгаа мэдлэг юмыг ойлгож байгаа ойлголт маань аягүй харанхуй байгаа учраас бид нар түүхийн болсон үйл явдлыг бодит үнэнгээр нь бид нар мэдэж чаддаггүй, ойлгодоггүй. Тэрний талын одоо жинхэнэ одоо хүний амьдрал түүхийн ардалт хүн амьдарч байгаа шүү дээ тий. Тэр хүний түүхийг бид нар бадартуулдаг, тэр хүн түүхийч хүчиж амжаагүйгээр өнгөрдөг. Энэ маань бидний амьдралд аягүй сөргөөр нөлөөлөд байгаа. Нэг хүн одоо жишээл миний аав ээж гэхэд өнгөрсөн хүн байгаа байхгүй. Би залуугасаа аягүй залуугаас нь аав ээжийг алдсан гэдгээ би мэдтiin. Гэхдээ эргүүлээд ингээд бодохлоор энэ хүмүүсийн түүх яаж үжигдэх ёстой юм. Тэгээ энэ хүмүүсийн амьдраад өнгөрсөн юм, туулаад гарсан юм, ойлгоод мэдэрсэн юм, тэр энэ хүмүүсийн зовлон жаргал амьдралыг харж исэн үнцэг бүх юмнууд нь юугаар бид нар харж мэдэрч байгаа. Тэгэхээр энэ хүмүүс чи хийж бүтээсэн юм байхгүй бол алдартай хүн биш л бол бүгд яг ялгаагүй. Зүгээр бид нар дурсааж өнгөрөөд л бидний дараагийн үед бол огт хамааралгүй. Тийм нэг хүн байсан гинлээ гэл хаягдчихж байгаа байхгүй. Гэтэл яг үүндээ Монголын нийгэм бусад улс орнууд энэ үн цэнийг бүтээх гэдэг юмн дээр асар хэмжээний утга учир өгдөг улс орнууд энэ түүх гэдэг сэдвийг аягүй хүчтэй авч ашиглаад байгаа. Тийм учраас би зориудаар чи өөрийнхөө Мөнх ба миний үнцэн гэдэг энэ сэдвээр үн цэнээ хөгжүүлээд явж байгаа хүн түүх гэдэг юмыг ойлгох хэрэгтэй байдаг. Тэгээ ялангуяа чиний амжилтанд хүрэхэд энэ зүгээр нэг уйтгартай сэдв гэж битгий хараад. Тэгээ зориуд би энэ сэдвийг яриад ялангуяа би өнгөрсөн 7 хоногт нэг юм аюу хурц сэдв ярьжсэн шүү дээ тий. Секс ба сексийн харилцаа гэдэг сэдвийг ярьжсэн. Тэгээ эрүүл ба эрүүл бус сексийн харилцаа. Бид нэр эрүүл бус тэр сексийн харилцаанд орж явахдаа
бид нар түүхээр нь ингээ эргүүлээд харах юм бол эмэгтэй хүнийг л нөгөө секстэй яадаг эр хүний одоо хэрэгсэл болгодог эмэгтэй хүнийг одоо юу гэдэг нь те зөвхөн хүүхэд гаргаад хийх ёстой гэдэг үзүүлэлтээр хардаг байсан тэр бүх үзэл бодол юмнууд чинь эргүүлээд харахаар зүгээр нэг санамсаргүй өнөөдөр гівэнд бий болцсон юм биш байгаа байхгүй түүхээс бий болцсон тэгээ түүхэн дээр бий болсон юмнуудыг бид нар одоо яаж түүхийг яаж өөрчлөх ёстой одоо бидний хариуцлага нь түүхэнд сайн ч юм болсон байгаа муу ч юм болсон байгаа Чингис хаан одоо тэрэн дээр нэг эмэгтэй нэг хүн надтай комент хийгээд өөрийнхөө санал үзэл бодлыг илэрхийлжлээсэн л да. Тэр маань юу вэ гэхээр Чингис хаан бас хүмүүс шиг хүн хүчирхийлээгүй гэдэг байгаа байхгүй. Тэгэл яг үндэ бид нар Чингис хааны үеийг би яриад байгаа. Чингис хааны үеийн маш олон хүчирхийлэл өрнөжсэн зөвхөн Чингис хааны асуудлыг би энэ дээр хөндөөгөө байхгүй. Чингис хааны үеэс ахуулаад бидний л мэддэг. Бидний баг энэ common knowledge гэдэг юм хүн болгоны мэддэг, дэлхийд даяараа мэддэг мэдээлэл энэ багхгүй. Тэрийг би яриад байгаа. Тэгэхээр бид нар баримттай байна уу, баримтгүй байна уу, ямар байна уу хамаагүй хамгийн гол нь бидний түүхийг хүлээж авч байгаа тэр мэдээллийн их үүсвэр маань хангалтгүй байгаа проблем байгаа байхгүй. Тэгэхээр манай монголчууд өөрсдөө Чингис хаан ийм хүн байсан, тийм хүн байсан гэдэг дээр айгүй их хэмжээний зөрчилдөөнтэй мэдээлэл байгаа. Тэр тэгэл одоо чиний ингээд явж яасан тэгсэн гээд одоо чиний амжилтыг, чиний чадаад болоод байгаа мэдээллийг чиний болгоцсон юмнуудыг хэн мэдхийн, хэн хаана харах юм. Ямар одоо чиний чадсан юм, чиний жинхэнэ дүр төрх, чиний хийцэн юмнууд явгаар нь үнэн зүгээрээ бичигдэхгүй байгаа байхгүй. Маш олон хүмүүс буруу зөрүүтэй ойлголтоор бичдэг, өөрийгөө ойлгодог, дүгндэг. Тэгээ ялангуяа манай монголчуудын хувьд түүхийнхаа таглаар бид нар өөрсдөө бахархдаг юмнуудаараа зөв ашиглаж хэрэгж мэдхгүйгээсээ болоод бид нар тэр түүхийг дараагийнхаа үе дээр зөв гаргаж ирч чадахгүй байгаа. Энэ маш сул тал байгаа. Бид нар ядуу амьдралаас гарыг гэх юм бол энэ хүмүүстэй түүхээ зөв өвлүүлж, ойлгуулж, таниулж, харуулдаг төвшөндөө бид нар харж сурах хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр тэр төвшөнгөө би хэлэхдээ илүү одоо юу гэдэг чамд чиний амьдралд хамгийн хэрэгцээтэй өнцгөөс нь ярих юм бол би чамайг түүхээ битгий үгүйсгээч. Түүхээ нэг шүтгэхтэй бас биш. Ер нь түүхийн талаар мэдээллийг олж аваад, хүлээж аваад, тэрийг нээлттэй хүлээж аваад тэр хүмүүсийн жинхэнэ амьдрсан үнэн дүр төрхийг, нөхцөл байдлыг нь сайн ойлгох тусмаа чи хөгжих гээд байгаа байхгүй. Тэр өнцгөө аягүй сайн харах хэрэгтэй. Манай монгол хүмүүс одоо монгол залуучууд маань яг энэ дээр аягүй дутагдaltaй байгаа. Би л гэсэн хүн бусдын амьдрсан амьдрал, бусдын хийсэн юмнуудыг хүлээн зөвшөөрч ойлгож чадахгүй. Тэрэн дотроос өөрийнхөө амьдралд бий болох хэмжээний нөлөөтэй тусалцаатай юмыг бид нар авч чадахгүй, харилцаж чадахгүй. Тэр тусалцаагаа бид нар өлгөж авч чадахгүй байгаа том проблем байгаа байхгүй. Тэгээ энийхээ хор уршгаар манай хүмүүс асар хэмжээний одоо юу гэдэг санхүүгийн их үүсвэрээ ч юм уу хүч чадлаа нөөцөлж авч чадахгүй би хин бэ гэдэг мэдээлэл маань харахгүй учраас бид нар харахгүй мэдээлэл дотор явж байхад бид нар хийдэлтэй агаар дотор явж байгаа сонголтууд маш их байдаг учраас түүхэнд болсон үйл явдлуудыг зөв ашиглах талаас нь ярьж байгаа. Би саяхан нэг юм гайхамшигтай ном уншсан. Энэ номыг би танарт жишээг нь хэлээд өгөө. Ray Dalio-гийн бичсэн Principles гэдэг ном байна. Тэгэд энэ Principles гэдэг номыг Ray Dalio гэдэг энэ хүн multi-billionaire байхгүй. Тэгээд энэ хүн юу вэ гэхээр одоо жишээл hedge fund гэдэг юм хөрөнгө оруулалтын асар том хэмжээний том зах зээл дээр ажиллаад амьдраад маш одоо юу гэдэг дэлхийн хамгийн баян одоо компанийг бүтээхэд нь асар хэмжээний үнэтэй хувь хөрөнгө оруулсан хүн. Тэгээ энэ хүн одоо болвол нэг 60-70 гарцсан хүн байна уу да тийм байгаа. Тэгвэл 60 гарцсан хүн баг миний бодлоор. Тэгээ саяхан би яриаг нь сонсож байгаад ярьжсэн ярианууд надад амар их таалагдсан. Яг бизнесийнхаа өнцгөөс харж байгаа өнгө нь өнцгөн те юмыг хийж байгаа аргачлалууд нэг их таалагдсан. Ray Dalio-гийн одоо миний мэдхээр Bill Gates Ray Dalio-г ингэж ütсэн байхгүй. Ray Dalio has provided me with invaluable guidance and insights that are now available to you in principles гэсэн Bill Gates хэлсэн үг байна. Тэгэхээр Ray Dalio-гийн надад өгчээсэн те үнцэнтэй одоо юу зөвлөгөө те юмыг хардаг өнцөг бүх юмнуудаа principles дээр одоо танарт өгсөн байна гэж Bill Gates хэлсэн байна. Тэгээд Tony Robbins-ийн хэлсэн үг нь Ray Dalio-гийн талаар хэлжсэн үг нь I found it to be truly extraordinary гэдэг нь одоо юу гэдэм би энэ мэдээллийг энэ дээр байж байгаа юм үнэхээр гайхамшигтай санагдсан. Every page is full of so many principles of distinctions
and insights. I love how Ray incorporates his history and his life in such elegant way гэд Тони Робинсийн дэлхийн хамгийн их хэлдэг одоо дасгалжуулагч хүн энэ Ray Dalio-гийн хэлсэн үгийг яаж амьдралынхаа одоо жишээл энэ дээр хуудас болгон дээр ямар их хэмжээний одоо зөв дүрм бусдаас ялгарх онцгой шилдэг дүрмүүдийг гаргаж ирсэн байна. Юмыг харж байгаа үнцэг тэгээд яаж одоо бодит амьдралынхаа түүхийг бодит амьдралынхаа юмнуудыг яаж одоо энэтэй ярьж байгаа энэ номтойгоо яаж хавсаргаж гаргаж ирж вэ гэдгийг харахад одоо их таатай байна гэсэн тийм. Тэгэхээр Ray Dalio-гийн энэ номыг уншихад ингэж байгаа байхгүй. Тэр түүхийн талаар хэлсэн хэсэг нь надад айгүй таалагдаад байна. Тэр нь юу вэ гэхээр бид нар одоо огт мэдхгүйгээр амжилтанд шууд хүрдэггүй. Ялваа ямиг бид нар мэдэх хэрэгтэй. Тэгээд мэдэхдээ бид нар хаана эдийн засгийн хөгжилтүүд хаана болоод байна, хаана болоогүй юм бэ? Бид нар одоо энэ цаг үе дээр амжилтанд хүрэхийн тулд төрөчийн хугацаанд юу болоод байсан, ямар давалгаанууд болоод өнгөрч ирсэн, ямар давалгаанууд, ямар шалтгаанууд түлхэлт болоод гараад ирсэн гэдгийг бид нар ойлгохгүй байгаа учраас маш олон хүмүүс дэлхийн бизнесийн зах зээл дээр, дэлхийн одоо амжилтын зах зээл дээр хурж ирээд живээд байна. Яагаад тэгдэг вэ гэхээр энэ байх ёстой жамаараа бүх юмнууд эргэлдээд байна гэдэг дүрмийг бид нар ойлгож чадахгүй. Тэр дүрмүүдийг одоо юу гэдэг ашиглаж чадахгүй байгаа учраас хүмүүс живээд байна. Бизнесийн том өрсөлдөөн дотор маш олон хүмүүс живээд байна. Живгүй байх шалтгаан нь юу вэ гэхээр түүхийг аягүй сайн судал, эдийн засгийг маш сайн судалтай. Юмыг томоор хар. Тэгээ түүхээ сайн ойлгодог бай. Түүх гэдэг бидний хувьд одоо би өөр англи улсад амьдарч байгаа англичууд түүхээ маш их хүндэлдэг. Түүхээ маш их ярьдаг. Түүхийн одоо юу гэдэг түүхийнхээ хичээлийг маш сайн заадаг. Тэ? Манай хүүхэд хүртэл манай хүүхд ч одоо 15 настай тий. Тэгэхэд английн түүхийг ингээд жижиг Чингис хааны түүх, янз янзын дэлхийн түүхийг ингээд ярихлаар өөрийнх нь аягүй дуртай сэдв байж. Хизээл бол хизээ одоо хоолны ширээн дээр яриа өрнүүлэхэд манай хүүхд бол тэр сэдвийг айгүй хөнхөө үлгэж аваад тэрэн дээр болсон инээдтэй явдлууд, тэрэн дээр болсон одоо юу гэдэг юм те одоо асуудалтай түүхүүд одоо юу гэдэг те тэр хүний зан чанар, характерын алдаануудыг айгүй сайн мэдчихэдэг. Тэрийг яриа өрнүүлэхэд айгүй элбэг бэлэн байж идэг. Тэрийг нь харахад надад айгүй impressive гэдэг юм. Миний зүгээс айгүй би тэрэнд нь айгүй биширдэг, гайхардаг. Яагаад тэгж яана гэхээр аливаа юмыг тэр 15 настай хүүхэд бид нарыг бол түүхийн хичээл нь сайн урдгал байгаа шүү дээ. Монголыг бол. Гэхдээ ойлгож байгаа тэр багш нарын ойлголтын цаар хүрээ чанар чансаа нэг өндөр байгаа байхгүй. Тэгээ тэргээр би юу хэлэх гээд байна гэхээр аливаа юмн дээр гинэ хонгор орохгүй байгаа ялгаа нь. Аливаа юмыг аягуулсан олон талын өнцгөөс нь хараад дүгнэлт хийгээд үзээд ийм учраас иймэрхүү юмнууд гарддаг юм байна. Тэрийг мэдээд байгаа учраас энэ хүмүүс одоо өөрсдийнхөө амьдралынхын цаг хугацаа ирэхэд бид нар ийм аргачлалаар явах юм байна. Түрүүчийн удаад энэ аргачлалууд жоохон ийм хэлбэрээр жоохон болох байсан юм байна. Нэг нь хөгжүүлэхийн тулд тулгарсан мэдээллүүд нь олоод авахд аюу хангалттай сайн мэдээллүүд байгаа. Тэгэхээр түүх биднэрт юу гэдэг юм асар хэмжээний амжилтанд хүрэх аргачлалуудыг зааж өгдөг. Түүх биднэрт асар хэмжээний алдаатай буруу хэв маягууд ямар одоо хүнд нөхцөлд аваачж ирснийг тэгээд тэр түүхэнд одоо ялалт авчирч ирсэн тэр хүмүүсийн ялалт авчирсан аргачлалуудыг зааж өгдөг. Түүхэнд тэр ялтанд хүрэхдээ шаналаад хэцүү байсан нөхцөлд байсан хүмүүсийн одоо юу гэдэг алдаа оноонуудыг зааж өгдөг. Зарим хүмүүс магадгүй энэ насан дээрээ дийлээгүй тухайн асуудлыг шийдэж чадаагүй өнгөрцөн байлаа гэхэд дараагийн үе дээр энийг нь өлгөөд авсан эрдэмтэд, өлгөөд авсан тэр түүхэн хүмүүс яаж ашиглаж өөрчлөлт хийж чадсан юм бэ? Тэр цохилтууд тэр гарч ирсэн давлгаа болгон хоорондоо ямар авцалдаатай өөр байсан юм бэ гэдгийг илэрхийлдэг. Тэргээр дамжуулаад тэр хийсэн давлгаагаар дамжуулаад өөрчлөлт хийж чадж байгаа тэр мандаалагчид, лидерүүд тэ юугаараа онцлог байсан учраас тухайн үедээ ялд авчирч чаддаг. Түрүүчийн хүмүүсийнхаа хийж чадаагүй левлүүдийг энэ хүмүүс юугаараа өсгөж гаргаж ирч чадав гэдэг асуултыг үлгэж тавьж байгаа байхгүй. Тэгээ Ray Dalio-гийн энэ Principles гэдэг номонд гаргацсан юм нь болохоор тэр түүхүүдийг уламжлаад бид нар ямар дүрмээр зарчмаар ажиллаж өгвөл биднэрт зүв байдгийм бэ гэдэг аргыг аягүй сайхан яриад байгаа. Тэгэхээр тэр аргачлалуудыг бид нар аягүй сайн ойлгох хэрэгтэй. Тэр хэмжээгээр бид нар ямар болох вэ гэхээр Ray Dalio-гийн хэлж байгаагаар бид нар хаанаас ирсэн, одоо бидний гарын дор ямар нөөц болцоонууд байгаад байгаа, ямар хэрэгцээтэй юмнууд байгаад байгаа юм. Тэг ямар боломжууд байгаа.
Миний явахыг хүсээд байгаа юмн дээр энэ маань ямар хамааралтай гэдэг том асуултуудын хариултуудыг өгөөд бодож бид нар олох хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээ тэр утгаараа бид нар нэгдүгээрт нь чиний хамгийн сайн асуух юм нь юу вэ гэхээр чи яг юу хүсээд байгаа? Чи яг юу хүсээд байгаа? Чиний хүсээд байгаа юмтай хамааралтай юмнууд нь юу нь үнэн, юу худлаа гэдгийг бид нар мэдэхгүй болвол бид нар буруу зүрх эргэн штэ. Тэгэхээр юу нь үнэн юм бэ гэдгийг буруу мэдээллүүдээс ялгаж харж сурах тэр нэг хар цагааныг ялгах өнгө чамд хэрэгтэй болчихно. Тэрнийхээ хэмжээгээр юу хийж ээж ямар аргачлалаар ачив хийх вэ гэдэг аргачлалууд чинь чамд түүх тэр засваруудыг чи хийгээд байгаа байхгүй. Тэ бидний өмнөх хүмүүсийн хийцэн алдаануудыг тийм учраас би ном аягуулсан унших дуртай. Одоо жишээл би Рэй Далиагийн номыг уншиж шүү. Рэй Далиа надаас настай хүн. Надаас 20 30 40 жилийн өмнө амьдраад тэ өөрийнхөө амжилтыг одоо тунхаглаад миний хүрч чадаагүй оргилд амжилтанд хүрсэн хүн байна. Тэгэхээр би энэ хүний номыг уншижээж энэ хүний одоо 40 50 жил одоо бизнесээ амжилтаа аваад явцсан аргачлалуудыг би энэ залуу насндаа ойлгож олж хүлээж авах хэрэгтэй байхгүй. Боломж надад энэ ном олгож ийн гэсэн үг. Тэгэхээр Рэй Далиагийн зөвхөн Рэй Далиа ч биш юм алдартай хүмүүсийн мундаг хүмүүсийн юмыг бид нар судалж ээж бид нар тэр хүмүүсийн аргачлалуудыг харж ээж бид нар тэргөөрөө хөгжиж байгаа байхгүй. Би энэ хүний амьдралын түүхээр дамжуулаад би амжилтанд хүрэх аргаа олж ийн гэсэн үг. Тэгэхээр тэр маань юу гэж ийнэ гэхээр чамд энэ маань юу гэсэн үг вэ? Тэгэхээр бид нар алдартай хүмүүсийн номыг унших, алдартай одоо түүхэнд болсон үйл явдлуудыг алдартай алдаргүй гэхгүйгээр зүгээр түүхэнд болсон үйл явдлыг үнэн зүгээр нь ойлгож хүлээж авч олон талын өнцгөөс нь шүүмж өрнүүлж, яриа өрнүүлж, дотроо янз янзын тунгаан боловсруулалт, анализ хийх чадвар маань хүчтэй байх хэрэгтэй байхгүй. Тэгтэл бид нар яадаг вэ гэхээр альва юмн дээр зөвхөн өөрийн чинь түүх манай монголчуудын гаргаж байгаа асар том алдааны нэг нь энэ байгаа. Зөвхөн өөрийнхөө түүх зөвхөн би гэдэг үзлээрээ би л тийм том учраас би л тийм мундаг учраас би л одоо энэ 90 цаг үе дээр амьдарч байна. Энэ хүмүүс юугаа мэдгийг, энэ хүмүүс юугаа чаддгийг гэдэг өгөөсгсөн хэв маяг их байгаад байдаг учраас бид нар түрүүчийн хүмүүсийн хийсэн алдаануудыг яг адилхан хэлбэрээр нь давтаад байгаа байхгүй. Би ийм түүхийг маш олон янзаар нь хараад байгаа. Яагаад юун дээрээ давтаж яана гэхээр одоо жишээл чиний ах чинь эгч чинь юу гэдэг хүнтэй суугаад юм уу одоо тий аз жаргалтай амьдарч чадахгүй боловсрал юугүй тийм байхгүй гэл ингээд золгүй янз янзын түүхүүдээр дүүрэн байлаа гэж бодоход би яг араас нь яг адилхан тэдний хийж байгаа арга барилаар нь яваад ороод байгаа байхгүй. Тэгэхээр маш олон хүмүүс манай эгчтэй, манай ахчтэй, манайх гэр бүлэрээ тийм. Манай гэр бүл, манай ах архич, манай эгч одоо тийм хэдэн хүүхдэд дагуулсан, хэдэн нөхөр салсан, хэдэн дагуур хүүхдүүдтэй ганц бие ээж өрхтлөөсөө эгч. Эсвэл манай тэр тийм. Би бас яг ялгаагүй юм. Манайх удмаараа тийм. Тэгэхээр бид нар яаж яана гэхээр түрүүчийн удмаараа тийм гэж ярьж байгаа хүмүүсийг ингээд сонсхолоорэ түрүүчийн удаа түүхэнд нь болоод өнгөрсөн хүнийхээ амьдралыг алдааг тунгаахгүйгээр бид нар яг араас нь давхиж ороод байгаа байхгүй. Тэр хүмүүсийнхээ алдааг бид нар яг тэр хэв маягаар нь барьж очоод нүдэн айнаад сохор хүмүүс юм очиж мөргөөд байгаа байхгүй. Тэр хэмжээг би одоо энэ хийж байгаа лайваар засах гэдэг. Чиний өмнө яг чиний нүдэн дээр түүхээрээ амьдраад явж байгаа хүмүүстэй чи тэр хүмүүсээс чи суралцахгүй байгаа байхгүй. Бид нар суралцахгүй байгаа. Тэгэхээр би гэж байгаа. Одоо бид нар улс төрийн байдлыг харъя те. Монголын улс төрийн байдал ямар байдаг та нар мэднэ те. Улс төр байсгийгээ солигдно. 4 жил болгон дээр нөгөө байгууллагууд чинь хитэн дарга нар нь солигдно. Дарга нар нь солигдох болгон дээр нөгөө түрүүчил нөгөө байгууллага нь овоо гайгүй доктортой болоод улсын ямар юм ч гэдэг юм уу нэг юм овоо гайгүй доктортой болж итэл бас нэг шин дарга хурж ирээд огт туршлагагүй огт мэдлэггүй өөрийн гэсэн талынхаа хүмүүсийг авчираад асар хэмжээний эго байгаад байгаа байхгүй. Би л одоо би шинэ хүн би одоо юм хүн энэ хүн миний эсрэг одоо тэгчин ингэж чинь гэдэг асар хэмжээний дайдалтай үзэн ядалтай том чанар чансаатай бодлого байхгүй. Тэгэхээр бид нар яаж яах вэ? Бид нар өөрсдөө зөвхөн тэр үйлдэлэрээ гэхэд бид нар түүхээ устгаж байгаа байхгүй. Энэ байгууллага дээр одоо жишээл нэг байгууллага доктортой ажиллаж чаддаггүй. Бид нар банкны байгууллагад манай нэг найз банкнд ажилладаг. Тэгээ банк одоо жишээл банкны байгууллагад одоо яагаад ингэдэг тэгэхээр мань хүн ингэж байгаа байхгүй. Манайх ингэ сайхан одоо улс төр солигдоод наашаа цаашаа гээд явсан чинь бас нэг дарга хамаг юм хүмүүсээ солиод юу яагаад одоо түрүүчийн бидний ажиллаж исэн ажлын байр айгу докторгүй амирцгүй байдалд орчоод баг манай хамаг хүмүүс одоо гайгүй гэжсэн хүмүүс ингээ ажилгүй болоод
хаягдчихад байна тий. Олон жилийн туршлагатай, олон жилийн авьяастай энэ хүмүүс маань эргүүлээд ажилгүй болоод байгаа байхгүй. Гэтэл яагаад энэ хүмүүсийн түүх энэ ажил дээрээ дадлагч гэж 2 3 жил, 4 жил, 5 жил, 10 жил зүтгэсэн тэр хөдөлмөр нь улс төржилтөнд ороод ингээд идэгдээд байгаа байхгүй. Бид нэр түүх гэж ярихлаар бүр дээр үеийн түүх биш бид нар харахгүй. Энэ байгууллагын 10 жилийн 20 жилийн түүх амьдрах хугацаагүй болгочод байгаа байхгүй. Тэгэхээр түүх юу байх ёстой вэ? Тогтмол байдлыг хэмнэлийг дэмждэг. Түүх юу гэдэг вэ гэхээр энэ байж исэн хэв маягийг дараагийн түвшин дээр нь бид нар яаж хөгжүүлэх юм бэ гэдгийг авч явах хүмүүс нь энэ байр суурин дээр удаан байж байгаа хүн эдэн зуунаараа тэрийг үргэлжлүүлээд харж сайжруулах арга олж байгаа хүмүүсийн аргачлалууд тэр ажил дээр удаан байж байгаа тэр мэрэгшил дээр тэр байр суурийг олон янзын өнцгөөс нь харсан туршлагатай хүмүүсийн үндсэн дээр дор хаяж 10 жил тэр хүн ажлаа сайн доктортой хийж ээж дараа нь тэр зах зээл дээрээ эзэмших тэр зах зээлийг өөрчлөх хэмжээний үн цэнтэй байр суурийг олж авч чаддаг. Тэгэхээр түүх мэдхгүй хүн зүгээр шинээр орж ирж байгаа ямар ч хүн тухайн байгууллага дээр тухайн ажил дээр орж ирээ шууд амжилтанд хүрч чадахгүй байхгүй. Бид нэр тэрийг аягүй дутуу үнэлдэг. Тэгэхээр бид нар яадаг вэ гэхээр цоо шинээр орж ирээд нэг хүн орж ирээд хүү хаа гэж бүх юмнууд гоё болчтой юм шиг аягүй богино ухаанаар бид нар юм сэтгэдэг шүү дээ. Түүх биднэрт яадаг урт хугацааны хөгжлийг бид нар зааж өгөх ёстой. Түүх биднэрт асар хэмжээний том давалгаануудыг бид нар яаж эргэж зөв ашиглаад чиний миний энэ улсын хөгжилд бид нар зөв ашиглах вэ гэдэг их үүсвэрийг суурийг бид нар бацхад тусалдаг байхгүй. Тэгэхээр бид нар түүхээ буруу ашиглаад байгаа. Түүхээ бид нар зөв хөгжүүлж чадахгүй байгаа. Түүхийнхаа одоо жинхэнэ үнэнг бид нар асар хэмжээний гуйлаад байгаа. Чингисийн тухай түүх маш олон янзын хувилбараар маш олон янзын хэв маягаараа байж идэг. Маш олон янзын судалгаач нараас одоо бий болсон түүх судлаач нараас бий болсон юмнууд байж идэг. Гэтэл маш олон улс зөвхөн нэг улсын түүхийг биш Чингисийн зүг чи одоо дэлхийн мэлхийгээр аялаад ингээд олон улсын түүх болчиход байгаа байхгүй. Тэгэхээр зөвхөн Чингис өөрийнхөө нүдээр өөрийнхөө одоо Тэмүүжин гэдэг юм үү те тухайн үедээ залуу насныхан тэр түүх нь одоо нуус тавчаанд бичигдлээ. Бусад бичигдээгүй байгаад маш олон хэмжээний түүхэд байгаа байхгүй. Эсвэл нэг эмэгтэйтэй ч юм уу нэг одоо улс орныг одоо байлдан дагуулах үйл процессд явсан детальчсан үйл ажиллагаа ерөөсөө бүрэн ихээрээ ерөөсөө тэр хүний эмоц, тэр хүний түүх болсон одоо жинхэнэ процесс үнэн зөвөөрөө ерөөсөө тууханд бичигдээгүй байгаа байхгүй. Тэгэхээр бид нар тэр процессуудыг бид нар мэдэхгүй учраас бид нар юу гэж боддог вэ гэхээр тэр хүн ийм л байсан тийм хүн байсан манаа бахархал гэж хараад байдаг. Эсвэл одоо юу гэдгийг тэр одоо нөгөө хүнээ нэг бол хэтрүүлж үнэлээд нэг бол бид нар дутуу үнэлээд яагаад гэвэл чиний тэр харахгүй байгаа blind spot буюу чиний харж байгаа мэдээлэл харахгүй байж байгаа мэдээлэл чамд өгөгдсөн мэдээлэл өгдөггүй байгаа мэдээлэлээс ахуулаад чи тэрийг бүрэн зүгээрээ одоо дүгнээд ийм байсан юм а гэж хэлэхэд хангалтгүй байхгүй. Тэгэхээр бид нэр түүхэн дээр яадаг гэхээр олон янзын түүх хүн үний юм болсон л болол өөрийн гэсэн одоо үхэр тэрэг шиг замаа үлдээдэг шүү дээ. Бид нар тэр түүхийг үхэр тэргийн замаар явж байгаа тэр судалгаа хийдэг, баримтжуулдаг, бичиглэл хийгддэг юмнууд дээрээ манай монголчууд асар хэмжээний алдаа гаргасан байхгүй. Тухайн үедээ бичиглэл хийгдсэн ч гэсэн бид нар дараагийнх нь үеуд нь хурж ирээд нэг эготой нэг мундаг юм нь хурж ирээд тэр хүний түүхийг тэр чигээр нүгүү идэг тий. Тэр хүний эргэн тойронд байсан бүх хүмүүст нь дадлах хэдлах бүх юмнуудыг нь сольж хольж явдаг тий. Түүх биднэрт яг энийг өгöd байгаа юм. Тийм учраас бидний түүхнүүд асар хэмжээний устгалд орцсон учраас жинхэнэ яг үнэн түүх нь ерөөсөө бичигдэхгүй. Чиний талаар жинхэнэ үнэн чи ерөөсөө жинхэнэ одоо яг чиний хичээгээд байсан чин сэтгэлийн хөдөлмөр чин жинхэнэ хин бэ гэдгийг харж байгаа мэдж байгаа хүн чи өөрөө гаргаж ирж ашиглаагүй чи өөрөө илэрхийлж болгоогүй болвол бид нар тэрийг мэдэхгүй байхгүй хинч мэдэхгүй болчихно гэсэн үг. Тэгэхээр энэ утгаараа бид нар түүх гэж яг юу яриад байгаа зүгээр өдөр болгоны чиний амьдрал бидний одоо бүх юмаа рекорд хийгэж биелээгүй л дээ. Гэхдээ эсрэг утгаараа яг альва ямиг болж байгаа дүгнэлт өгж байгаа өнгөц хийж байгаа тэр хүний хандлага харж байгаа үнцэг бүх юмнууд тухайн түүхэн дээр хамааралтай байдаг байхгүй. Тэгэхээр аль ч улсын юмн дээр ч вэ амжилтанд хүрэхэд ч вэ бид нар дандаа төрүүчийн одоо энэ давалгаануудыг рэйдал маш сайн ашигласан байгаа байхгүй. Тэгээ зарим түүхүүдийг уншихлаар би айгүй сайхан ойлгоод бүр баярлаад энэ хүний эцсэн аргачлалууд надад айгүй таалагдсан. Зарим түүхүүд дээр нь эргүүлээ харахаар бидний яг хараад байгаа ойлгоод байгаа баримталж үзэж байгаа зарчим маань боловсронгуй бус төвшөндөө байгаад байгаа учраас бид нар яг нэг юм дээр түүхэнд болоод байсан өнгөрөөд байсан зөв болоод байсан одоо амжилтын жинхэнэ дүрм гэдэг юм уу сайн дүрм одоо зарчим тий амжилтанд хүрэхэд зөв ашиглагдаад энэ юм зарчмаар явсан хүмүүс ийм аргачлалаар иймд хүрч чаджээ болгочжээ гэдэг
юмнуудыг нөгөө хүмүүс нь ойлгохгүй байгаа учраас бид нар энэн дээр маш том зөрчилдөөн гарч байгаа. Тэ? Тэгэхээр бид нар жинхэнэ тэр зарчмыг мэдэхгүй байгаа учраас түүхэнд амжилттай болгоод идэг жинхэнэ монгол хүний бахархлыг бид нар эргүүлэл нэг хүн овоо жоохон юм оролдож үзэж байгаа болохгүй болонгот нөгөө үнэ араас нь муудаад хүн болгоо наадах чинь тийм хүн наадах чинь шал тийм ээ тэгээд идэм билээ ингээд идэм билээ гэж ярьж байгаа энэ цуурхал янз янзын хов живийн юмнуудаасаа болоод бид нар жинхэнэ хөдөлмөрлөөд байгаа хүний жинхэнэ түүхэн мэдээллийг үнэн зөвөр нь бид нар рекорд хийгээд үнэн зөвөр нь бид нар тэрнтэй харилцаад үнэн тунгалаг нүдээр бид нар тэрийг нь харж чадахгүй болонгортуулагчид айгүй олон байгаа байхгүй. Тэр болонгортуулагчид ихэвчлэн дандаа ego driven team юутай хувийн ашиг сонирхлын өнцгөөс харж байгаа хүмүүс байгаа. Тэгэхээр энэ болонгортуулдаг юмн дотор чиний оюун санаа харц чинь баригдаад явж байгаа бол чи ерөөсөө жинхэнэ тэр хүний талаар үнэн зөв мэдээллийг авч чадахгүй тэр хүний чадаад байгаа аргачлалуудын мэдээллүүд маань чамд буруугаар очиод байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нар яаж Монгол улсад жинхэнэ түүхэн хувилбараараа амжилттай явдаг ч юм уу Монгол улсад үнэхээр сайн явж байгаа мундаг явж байгаа хүмүүс байж байгаа ч гэсэн тэр хүмүүс ил тод олонний нүдэнд гарах биш хөгжих биш илүү бид нар нуугдмал явах тусмаа өөрийнхөө нэр хүнд эрхчлөөгөө хамгаалах боломжтой байгаа байхгүй. Тэгэхээр аюу аюултай болчихж байгаа. Тэгэхээр бид нар тунгалаг бус байдлыг бид нар дэмжиж байгаа юм шиг. Монгол нөгөө тамийн тогооны үлгэр маань яг түүхийг бид нар буснуулагчид маш олноор байгаа байхгүй. Тэгэхээр түүхийг зориудаар хүн буснуулдаг. Яагаад буснуулдаг вэ гэхээр тэр хүнийг мэдсээр ээжж худлаа ховж үүсгэж болно. Тэр хүнийг ойлгосоор ээжж өөрийнхөө амбиц сонирхлоор бид нар бий болгож болно. Гэтэл яг үнэндээ он жил хугацаагаар эргүүлээд харахад өөрийнх нь одоо олон янзын маск одоо дүр төрхтэй өөрийнхөө нэр хүндийг дүүйлэх гэсэн оролдлогоосоо жинхэнэ хүчтэй хүмүүсийг үгүйсгдэг булангартаа аргууд бол маш олноороо явагдаж идэг. Тэгвэл энэ маань ерөөсөө цоо шин юм ерөөсөө биш байгаа байхгүй. Дэлхийн эдийн засгийн юмнуудыг бид нар хэмжээд өнгөрсөн зуунд юу сайн болоод исэн бэ? Яаж өөрчлөгдөд исэн бэ? Яаж эргэлтэнд гарсан бэ? Эдийн засгийн өөрчлөлтөнд хүчтэй нөлөөлж чадсан мундаг энтерпренеруудын одоо тэр бомтнуудын тэр мундаг саятангуудын хийгээд исэн арга барилыг өнөөдөр бид нар одоо тэр түүхийг тэр хийсэн аргачлалууд нь энэ учраас энгөөрөө юу байсан энгөөрөө давуу байсан ийм учраас энийг нь бид нар ингэж ашиглаж байна. Одоо бид нар дараагийн ээлжинд энэ төвшөнд байж исэн энэ хүмүүсийн essence гэдэг юм уу энэ хүмүүсийн одоо хийх гэж оролдоод байсан юм дараагийн үе шатууд дээр нь энэ залуучууд энэ газрууд ийм хүмүүс өргөжлүүлээд явж байна. Энэ чиглэлийн салбарыг энэ хүн хөгжүүлээд явж байна гэдэг юмнууд маань баригдаад эхэлдэг. Тэгэхээр төрүүчийнхаас гарч исэн одоо түүх биднэрт би бүр түүхэн дээр амар үнцэнтэй тийм гэхээсээ илүү эргүүлээд түүхийг жоохон мэдэж авах нь бид нар илүү хурдцтайгаар нөгөө хүнийг одоо түүхэнд гэдэг юм уу олон жил тухайн үедээ 100 жил ч бай 50 жил ч бай одоо 60 70 жил хичээж гарсан ганц нэг амжилтууд нь өнөөдөр бидний 7 минутын хооронд 10 минутын хооронд ойлгож болох үс төвшингийн мэдээлэл байгаа байхгүй. Тэгэхээр бид нар тэр конденс гэдэг юм одоо тэр нэг шахуу одоо тэр түүхийн тэр иж хидийг богино хугацаанд хүлээж авах боломжтой бид нар үе цаг дээр ирчээд байгаа. Тэр маань юу гэхээр одоо урд нь чи нэг мэдээллийг олж авахгүй. Одоо жишээл Баян Улгийн аймгаас Улаанбаатар хотын хооронд хэдэн өдрийн хугацааны дараа тэр газар очиж जैन. Тэр хугацааны хооронд аялах хугацаа гэтэл мэдээллийг бид нар юу яаж байгаа интернетийн хурдаар харуул хэдхэн секундын дараа хэдхэн минутын дараа тэр англид байж байгаа миний яриаг чи хэдхэн минутын дараа одоо өөрийн чи Баян Улгийн аймагт байлаа гэхэд хамаа авахгүй. Одоо яг энэ моментод чи өөрөө хүлээж аваад хэрэглэх боломжтой байгаа байхгүй. Тэгэхээр бид нар тэр олон жил болцсон юм байж исэн ч гэсэн бид нар энэ богинохон хугацаанд энэ хэдхэн секундын хооронд энэ хэдхэн минутын хооронд одоо шахалттайгаар маш өндөр давтамжтайгаар бид нар авах боломжтой байгаа байхгүй. Тэргөөр мэдээллийн 900 маш хүчтэй, тэргөөр дижитал 900 маш хүчтэй болчиход байгаа. Тэгэхээр түүхийг бид нар эргэж харахтаа түүхийг битгий одоо юу гэж хараараа. Одоо юу гэдэг нь тэр чигээрээ буруу гэж хараараа. Бас түүхийг битгий тэр чигээр нь бас шүтээрээ би эргүүлээд хэлж яа гэвэл түүхэн дотор чи асар хэмжээний буруу мэдээллүүд өгөгдлүүд маш их байдаг учраас бид нэр тэрийг аль болох үнэн зөв их үйлсүүрээр нь сувгуудаар маш олон юмнуудтай харьцуулж иж мэдэж аавна.
Гэтэ түүх судлаач нарын олон янзын complicated, complex гэдэг юм уу? Олон янзын одоо цогц тийм дүгнэлтүүд, шинжилгээнүүд хоор өөр өнцгөөс нь тусгал гаргаж ирээд ярьсан юмнуудыг илүү сайн судлах тусмаа, ойлгох тусмаа чамд өөрийн чинь оюун санааны задаргаанд тасрах хэмжээний нөөц болдог. Тэгэхээр би Чингис хаан тэгсэн үү ингэсэн үү гээл нэг юм дээр баригдаал, зуралдаал ингээд явах айгу дурггүй. Зөвхөн маш олон янзын мэдээллүүдийг бид нар саяны өнгөрсөн 7 хоногт ярьсан эрүүл ба эрүүл бус сексийн харилцаа гэдэг сэдвүүд төр эмэгтэйчүүдийн хэдэн зуунаас ахуулаад бид нар энийг хэрэгжилж байсан. Энэ нь бол мөн үгүй аргагүй. Өнөөдөр бидний одоо яг өнөөдөр би лайв хийгээд явж байхад тэнд бас нэг эмэгтэй хүн хүчрхийлэл давтаа ч юм уу хүчрхийлээс болоод энэ хүн эрхчлөөгүй явж байгаа нь үнэн байгаа байхгүй. Тэгэхээр энийг би бол заавал энэ дээр тэгж хэллээ гэж батлаад ингээл нэг жижиг юм дээр нэг деталь дээр ингээл яриад явахтаа биш, хамгийн гол нь тэр хүнийг би яаж эрхчлөөтэй болгох вэ гэдэг өнцгөөс нь ярьж байгаа учраас энэ одоо миний хийж байгаа зорилго, миний та нартаа лайв хийгээд байдаг миний өөрийнхөө амралтын цагийг одоо өөрийнхөө зүрх сэтгэлийн хамаг амьдралынхаа олон жилийг зориулаад байгаа шалтгаан нь юу вэ гэхээр Монгол хүнийг илүү яаж илүү чөлөөтэй сэтгэж сурах уу? Яаж гадна болж байгаа мэдээллүүдийг зөв ашиглаж зөвхөн нэг юмд одоо нэг хүн тэгж хэллээгээ дагаал ховшуурал ингээд яваад авах биш. Нэг хүнийг одоо бишин шүтээд ингээд дагаад явах биш. Чи өөрийн гэсэн өнцөгтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой, өөрийн гэсэн байр суурьтай, өөрийн гэсэн мэдлэгтэй, чадвартай иргэн хүнийг бий болгох вэ гэдэг дээр миний фокус их төвлөрөөд байгаа байхгүй. Ямар ч аливаа юмд хоёр тал байдаг мэдэг гэж яриад байдаг. Гэтэл яг үндэ маш олон тал байдаг. Хоёрын тал бол ерөөсөө биш, маш олон янзын өнцөг байдаг. Ямар зорилгоор тэр хүн харсан байна, яаж одоо найруулга гуйлгахтаа, шилжүүлэхдээ хийсэн байна. Энэ мэдээлэлүүд маш олон янзын өнцгөөс байдаг учраас чиний оюун санааны зүрх сэтгэлийн тэр задаргаан дотор энэ маань айгүй чухал хэсэг байхгүй. Тэгэхээр чи түүхийг яаж ашиглах вэ? Чи энэ түүхийг яаж ашигламаар вэ? Тэрнийхээ талаар сэтгэлээ доор өчээрэй заяа. Яа. Баярлалаа. Их зүйлийг сурч мэдэж байгаадаа маш их баяртай байна л гэж байна. Баярлалаа дооги. Яа. Яг үнэн гинэ солонгоо. Баярлалаа солонгоо. Сайн уу мундаг өсгөн шүү гинэ. Баярлалаа. Орой мэндэ Америкаас үзэж байна гэж байна. Яа. Орой мэнд. Яа. Гайхалтай тэд бидүүлээ. Би тэгээд өнөөдрийн ярьж байгаа сэдв дээр маш олон хүмүүс түүх гэж яриад ахлаар айгүй их энэ утгаартай сэдв ярьж мэрж юм бодож байгаа бах. Тэгтээ яас тэр хүний хүмүүсийн хох. Гэхдээ намайг өнөөдөр сонсож байгаа би чамд их баярлалаа гэж хэлчихье. Ерөнхийдөө яас basically маш олон хүмүүсийн энэ сэдвийг зөв ойлгох хэрэгтэй байгаа. Тэрнээс түүхийг би дээр нэг ийм зураг харсан байхгүй, түүхийг бишин шүтж байгаа бидний ухамсар байхгүй байгаагийн хатуу үлгэр жишээ болсон нэг түүхийг нэг бүсгүүдийн фейсбુક дээр зураг дарсан байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэхээр яг олон улсын одоо ухамсаргүйгээсээ бий болгосон одоо түүх гэдэг юм уу өвгд эзэл мэднэ тэдний заасан замаар явъя гэд нүдэ харанхуулаад бооцсон ийм хүмүүс байхгүй. Ийм гинжин илгээний тийм зураг байгаа юм. Барилга юу гэдэг лээ? Юу гэдэг лээ? Хөрөг бишээ. Баримл sorry үгийг мартцсан. Баримл байгаа байхгүй. Тэгээ нэг том одоо хотын айгу Европын нэг улс болтой нэг газар байгаа болтой ийм нэг зураг байгаа. Тэр нь юу вэ гэхээр одоо бид нар дандаа энэ хүмүүст энийг мэдэгдэж болохгүй, ингэж харж болохгүй, чи энийг мэдэж болохгүй гэдэг ингээд бид нар залуу үеүдээ дандаа нүдийг нь хаасан өөртөө мэдхгүй юм а зааж өгöd байгаа. Тэр хүмүүсийнхаа тархийг угааж байгаа тэр мэдээлэл байгаа байхгүй. Бидний хөгшөд настай үеуд дандаа өөрсдийгөө тухайн үедээ би сайн болчлоо, би мундаг болчлоо гэдэг ego driven үзэл бодолтой ямар нэгэн эго баримттайгаа би л бүгдийг мэдж байгаа, би л бүгдийг чадж байгаа. Тэгээ бус хүмүүсийг дандаа залуу үеүдээ өстэй энийг ингэж хийдэг, тэгж хийж болдоггүй ч гэдэг юм уу. Зөвхөн миний үгээр явжээ, зөвхөн энэний хэв маягаар явжээ ч гэдэг юм уу. Бид нэг маш ухамсаргүйгээр сонголт хийх зорилгыг одоо жишээл бид нар байгаль хамгаалах, одоо байгалийн эсрэг, одоо нийгмийн энэ чиглэлт ч гэдэг юм уу те одоо секс эсрэг те эрүүл мэндийн салбарт гэдэг маш олон салбарууд дээр бид нар харахтаа тодорхой нэг бидний ойлгосон байсан ойлголтууд буруу гэдэг нь нотлогдоод маш олон хэмжээний задаргаа тесрэлт давлгаанууд бид нар мэдээллийн давлгаанууд орж иж байгаа шүү дээ. Тэгээ энэ давлгаануудыг орж ирэхдээ бидний харж байгаа өнцөг маань юу гэж харж байна гэхлээр сая бид нар ангижирч хэлж байгаа байхгүй. Тэгэхээр ухамсаргүй бидний хийжсэн маш олон хэмжээний сонголт та нар маш ихэнх нь одоо жишээлбэл
махан хоол идэхээсээ татгалздаг болж эхэлсэн байж болно. Зарим хүмүүс пластик юм хэрэглэхээ болсон байж болно. Пластик баг хэрэглэхээ болсон. Ямар нэгэн байгаль дэвээлтэй, ямар нэгэн бараа материал бүтээгдэхүүнийг ашиглах нь илүү зүгээр юм байна, чухал юм байна гэдэг үзэл бодолтой болсон байж болно. Гэвч минь маш олон юмнууд байгаа байхгүй. Тэгэхээр бидний харанхуй явснаас болоод одоо дэлхийн дулаар л гарч ирж байна. Хаасаагүй сая Австрали гэхэд айгүй хэмжээний гал гарлаа. Тэнд басны галтууд дэлбэрлээ. Эсвэл дэлхийн усны тавцангийн өөрчлөлт үүж байна. Тэнд цөмийн зэвсэг цөмийн дэлбэрлээ гэдэг ч юм уу. Ингээд янз янзын аюултай том юмнууд гарч ирээд дэлхийд бид нар ирээдүйдээ энэ дэлхийн маань амьд чигээр үлдэх үгүй юу гэдэг асуултуудыг. Тэгэхээр бид нар түүхэндээ бид нар олон жилийн хийжсэн огт ухамсаргүй хүн зүгээр өөрийнхөө амийг бодоод эргэн тойрондоо байж байгаа араатан амьтдыг одоо алж идэж ууж хямд хэрглэж байсныхаа хор уршгаар өнөөдөр бидний ирээдүй ухамсаргүй маш их сонголт хийцнээсээ болоод бидний ирээдүй дахиад нэг 20 жил 30 жил 40 жилийн дараа гэхэд энэ дэлхий дээр хүн биш илүү AI хиймэл оюун ухаан техник технологи юусэн илүү хөгжсөн юм төвшин дээр гарах болов технологи гараад ирчихлээр хүн гэдэг юм байхгүй болж эхэлнэ тий. Хүн бид нар буруу үйл ажиллагаа юм хийгээд байвал аажимдаа бид нар өөрсдийгөө хороо хаюултай болж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр хүний нас одоо би өөрийнхөө хүүхдийг хүртэл миний охин гэхэд л одоо дөнгөж 2 настай шүү дээ. Энэ 2 настай хүүхэд дахиад одоо энэ хүүхэд нас биеийн түрээд хүнтэй суугаад гэр бүлтэй болоод амьдралаа авч явах хэмжээний хугацаа нөхцөл бидний байж байгаа үеийг бодвол шал өөр төвшингийн амьдрал бий болох гэдэг байхгүй. Тэр юмн дээр бид нар аягуулсан анхаарч ойлгож ирээд илүү томоор юмыг хараад ирэхлэх тусмаа чиний өөрийн чинь одоо бид нар өдөр тутам аягүй жижиг гэж бодоод өнөөдөр чиний санаа зовоодсэн стрессэдсэн тэр проблемууд бүгд жижиг болж эхэлж байгаа. Тэгэхээр ихэнх юмн дээр бид нар жижигхэн юм зорилгоор юмыг ашиглах үедээ буруу сонголтуудыг, буруу алдаануудыг, түүхэн юмнуудыг бид нар өөрчлөлтүүдийг бид нар зөв хараад эдгээр яагаад ямар шалтгаанаар энэ хийгдсэн бэ гэдэг өөрчлөлтийг ойлгох тусмаа чи илүү томоор сэтгэх шаардлагатай бид нар тулгарч байгаа байхгүй. Өнөөдөр чи тэр томоор сэтгээд томоор юмыг хараад одоо олон талын мэдээллүүдийг олон янзын өнцгөөс нь харах тусмаа чиний амьдрал чинь зөв чиглэлээ олж авахд амархан болох боломжтой байгаа байхгүй. Докторж отхон сувдаг гэж те. Хей. Юм хөгжингийн сайхан юм аа. Ийм ундаг хүний яриаг хол Америкаас ярьж байгаад хажууд нь суугаад сонсож байгаа юм шиг л боломжтой болчих гэж яа. Тэгэхээр бид нар энэ гайхамшигтай юмнуудыг бид нар харж баясах тусмаа би чамд өнөөдрийн өгөх гээд байгаа бэлэг маань юу вэ гэхээр түүхээс битгий түүх чинь янз янзын юм чамааг ямар аргаар ашиглавал амар вэ зөв бэ гэдэг хувилбарыг олж өгөх гээд байгаа байхгүй. Тэгэхээр түүхийг битгий бас буруутга. Түүхийг бас тэр чигээр нь битгий одоо бишрэн шүүт. Миний өгөх гээд байгаа санаа нь юу вэ гэхээр бид нар нэг бол түүхийг амар хитрхи бишрэн шүүтээд түүхэн дээр гаргасан яг бид нартай ялгаагүй адилхан хүн ингэж амьдраад ийм алдаа гаргаад ийм мэг бүтээгээд ийм хийчихжээ гэдгийг ойлгохын хооронд бид нар нэг болов уустай түүхэнд байсан хүмүүс амар мундаг хүмүүсээсэн бид нар өнөөдөр амар арчаагүй байгаа юм шиг түүхийг бид нар амар бишрэн шүтээд хитрхийх яваад байгаа. Эсвэл түүхэнд болсон хүний үнэн мөн байдлыг бид нар буруу зүгөөс эн тэндээс нь тусгаад олоод авцсан хүмүүс өөр чиглэлээр нь энийг ашиглаад байгаа байхгүй. Тэр маань айгүй эмгэнэлтэй түүх болчиход байгаа. Бид нар одоо жишээлбэл дэлхийн 2 дугаар дайн дээр одоо Гитлер хичнээн олон сая хүмүүсийг устгаж ирснийг бид нар мэднэ те. Хичнээн олон еврейчүүдийг те одоо лагерын хорих лагерт хорж агаад галдан шатааж ясныг бид нар мэднэ те. Гэтэл тэрийг бид нар мэдж байгаа гэсэн маш олон хүмүүс тэрийг болвол бүрэн аллах гэдгийг мэдж байгаа. Хүлээн зөвшөөрч чад. Тэ одоо хүлээ хүн ийм хүн яаж байж болж байна гэдэг түүхийн тийм гашуун үйл явдлуудыг мэдж байгаа гэсэн манай Монгол хүн дотор хүртэл тэр нөгөө фашистын Гитлерийн фашистыг шүтэн биширдэг тэр хүний хийж байгаа явуулж исэн бага наснд нь болсон мэдээллүүдийн одоо хуурмал гэдэг юм уу эвдэрсэн хэв маягууд тэр хүний оюун санаанд их шингэсэн учраас тэр хүнийг зөв гэж хараад байгаа байхгүй. Тэгэхээр нэг талыг хитрхи баримтлсан түүхийг буруу ойлгуулсан гуйвуулсан материал ашигласныхаа хор уршгаар нөгөө хүмүүс маань буруу чиглэлд одоо юу гэдэг хүнийг алахыг зөв цагаан арстангууд юу байх хэвээр еврейчүүдийн эсрэг ч юм уу еврейчүүд бол ийм хүмүүс
хүний нутагт хурж ирээд айхтар хүмүүс, надаас илүү ухаантай хүмүүс учраас бид нар энийг миний улс орон их орныг дээрлэхээс өмнө бид нар устгаж алах ёстой гэсэн бодлоготойгоор явж байгаа. Тэгээд явж байгаа бол тэр хүний эргэн тойронд үзий ядалт, тэр хүний эргэн тойрон зүгээр нийгмийн зүгээр хүний хүндлэх, хүнийг зүгээр байгаагаар нь байдлаар нь хүндлэх тэр орон зай маань эрүүл бус хэм маягтай байхгүй, нэг ажилттай хэм маягтай. Тэгэхээр түүхийг бид нар буруу ойлгож байгаа хүмүүс түүхийг хитрхийх бишрээ шүтээд түүхэнд болсон хүмүүсийг хитрхийх бишрээ шүтэх хооронд гарч байгаа аюул байгаа байхгүй. Би Чингис хааны удам гэж ярьж байгаа ч гэсэн би Чингис хааныг бүрэн шүтгэхээс би болгоомжлоод байгаа байхгүй та нарыг. Яагаад гэвэл тэр хүн чинь бас амьдрах юмаа хийцэн, чаддаг бүх юмаа хийцэн, биднэрт бахархах юмаа өгсөн, чадах юмаа чадсан бол бид нар бахархаал өгнө. Гэхдээ бид нар бүр амь бишрэн шүтэл Чингис хаанаас дараагийнх нь үеуд нь байхгүй юу өдр гэхийн оронд өнөөдөр бид нар харин би яаж Чингис хааны хийж чадаагүй юмыг би өнөөдөр хийж болох вэ гэдэг асуултаа өөрөө тавиад үзэлтэй. Тэ? Энэ бол нэг тийм том асуулт ус шүү дээ. Эргүүлээд харахаар заавал Чингис хааны үед эзэмшиж үзээгүй, хийж үзээгүй, чадаагүй байсан эрх мэдлийг, эрхчлөөг, технологиг бид нар өнөөдөр ашиглаж байна. Тэр цаг үед хэрвээ магадгүй тэгэж их одоо би эргүүлээд Чингис хааны баг үеийг харахлаар баг насны үеийг зүгээр 9 настай байхад нь тийм байгаад одоо аав нь ингээл алуулаад хорлогдоод эсвэл өөрийнх нь одоо сүү тавьсан гүнжийг нь эхнэрийг нь хулгаалаад энэ хүн чинь орон гэргүй болоод өөрөө бүр хөдөөхээр очиод өөрийнх нь төрсөн дүүнэр нь хүртэл хоорондоо авлага үзий ядалт болоод өөрийнх нь найз ойр дотны найз гэж бодож исэн хүмүүс нь өөрийнх нь эсрэг хуйлдаа үүсгээл энэ бүхэн чинь амаргүй штэ. Бидний одоо түүхэнд тэр Чингис хаан тохиолж исэн юмыг бид нар өнөөдөр бас мэдрээд байгаа байхгүй. Бид нар эн чинь нэг хүний зовлонтой амьдрал, нэг хүний одоо амжилтанд хүрэх гэж зүтгэсэн тэр их тэмцэл, үзэл бодлыг л илэрхийлж байгаа. Тэгэхээр тэр өнцгөөс нь би чамааг өөрийн чинь харахаар чамааг ч гэсэн хэн нэгэн хүн найз гэж нэрлэж байгаа чамааг ашигласан тохиолдол байгаад байгаа. Чамааг ч гэсэн нэг хүн одоо амжилтанд хүрээд сайн сайхан явбал өө чи тийм юм одоо юу гэдэг чи хөөрхөн биш вэ, чи гоё биш вэ, чи эсвэл секси биш вэ, чи одоо хийм биш юм. Одоо юу гэдэг те нөгөө л чамааг үнэлж байгаа, хүндэлж байгаа, чамааг дутуу харж байгаа хүмүүсийн хавчлагын дотор чи орж л исэн байхгүй. Гэтэ бүр аллах хэмжээний болоод бүр амьдралаа алдах төвчин дээр хүрээгүй ч гэсэн чамд ямар ч хэсэн чихүүцэл төрүүлээд эвгүй байдалд оруулаад чамааг өөртөө итгэлийг чинь үгүй болгоод явцсан байгаа байхгүй. Бид нэр энэ өнцгөөс чи өөрийгөө хараад үзэлтэй тий. Гэх юм бол чиний мэдэрсэн Чингис хааны мэдэрсэн ямиг чи ч гэсэн мэдрэх боломжтой байхгүй. Тухайн цаг үедээ амьдраад тухайн орон зайд одоо харцсан болов тий. Магадгүй чамд ч гэсэн тохиолдоод чи хэлэх үггүй болоод дээшээ тэнгэр газар хатуу гэдэг түүх чинь чамаас гарах магадлал байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүмүүс чадах хэмжээгээр тухайн үедээ хамгийн чаддаг өөрийнхөө нөөц олцоог чадхаараа ашиглаж агаад урд нь хинч хийж үзээгүй төвшөнд нь хүч чадлыг өөрөөсөө гаргаад үзсэн. Одоо чи яагаад болохгүй гэж би тийм учраас түүхэнд болсон хүмүүсийн хийж чадсан зоригийг чиний дотор бас байгаа гэдэгт бас итгэчих те. Тэр аргачлалуудыг би түүхийг судлахдаа зөвхөн түүх гэж судлахаасаа илүү яг ийм төрлийн хүмүүсийг зориуд сонгож би хайж судлаад байгаа байхгүй. Тэгэхээр ийм төрлийн хүмүүсийн хэв маягууд ямар байдгийг дэлхийн манлайлалын одоо leadership хэв маягууд ямар байгаа вэ? Leadership style дотор хэд хэдэн янзын категориуд байгаа вэ? Энэ ялгаагаар нь бид нар ямар юугаар ялгаатай вэ? Зөвхөн миний зан чанар, миний үзэл бодол, миний хүсэл мөрөөдөл тохирсон тэр хэв маягт нь хүртсэн, миний мөрөөдөд байгаа мөрөөдөлт аль хэдийн хүртсэн байгаа менторууд хэн байна гэдэг өнцгөөс нь чи одоо харц сурах хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр чамд яг тохирсон чиний авьяас, чиний үзэл бодол, чиний хүсэл мөрөөдөл тохирсон хэмжээний тэр түүхэн судалгааг чи өөрөө хөгжүүлж өөртөө ашиглах боломж чамд байгаа гэсэн үг. Тэгэхээр миний энэ өнөөдрийн одоо ярьж байгаа сэдв чамайг яаж амжилтанд хүргэх вэ гэдэг дээр чинь би жоохон shape up хийхтэй хаа хамаагүй түүхээс илүү яг чамд хамааралтай түүх рүүгээ жоохон судалгаа хийгээч. Чиний одоо ирээдүйд хэрэгцээтэй чамд шаардлагатай гэсэн ертөнцийг бид нар огт мэдэхгүй бол чи онголдоод унана. Гэхдээ огт мэдэхгүй юмыг бид нар яаж баримжаатаа баталгаатай болох юм бэ? Чиний судалгаа хэрэгтэй байгаа байхгүй. Тухайн чи салбар дээрээ тухайн мэдж байгаа хүн дээрээ чамд таалагддаг, чиний хүндэлдэг тий чиний төрлийн амжилтанд хүрсэн, чиний хүрхийг хүсэж байгаа амжилтанд хүрсэн хүмүүстэй чи ойрхон ажиллаад мэдэж сурах хэрэгтэй байна. Тэгэхээр би чамааг юу гэдэг чиний өөрөө чи үнц нь, миний үнц нь гэж яриад байна шүү дээ. Юун дээр ярьж байгаа мөнгө ба миний үнц нь. Тэгэхээр чиний үнцнийг өсгөх хэмжээний
үнцэн дээр би их илүү чухалчлаад байгаа. Мөнгнөөсөө илүү би чамайг үнцний чинь. Чиний үнц нь ямар чиглэлд хөгжих хэрэгтэй байгаа. Ямар чиглэлд асах хэрэгтэй вэ? Тэр чин саппорт хийх хэмжээний тэр дүрм зарчим арга барилуудыг уншаад судлаад үзээч. Тэ? Энэ хэмжээгээр чи харах тусмаа чамд өөрт чинь оюун санааны цар хүрээч өснө. Чиний өөр чи сэтгэлгээний бяд чинь хөгжинэ, тэ? Чамд өөрт чинь энэ хорвоо дэлхийтэй харилцахад айгүй амархан хэв маягууд гарч ирээд байгаа байхгүй. Тэ? Юу вэ? За тэгээд өнөөдрийнхөө энэ яриагаа ерөнхийдөө нэг энэ чиглэлээр яваадахай. Тэгээд би одоо яг болж байгаа манай дасгалжуулалтын актемд болж байгаа үйл явдлын талаар жоохон нэмэлт жоохон мэдээлэл өгөх. Өнөөдрийн яриа маань ерөнхийдөө ийм юугаар өрнөөд ингээд дуусъя. Тэгээд би та нартаа яг одоо би Flow Consultant гэдэг сургалтын талаар, Flow Consultant-ийн талаар нэмэлт одоо ажиллагаан дээр агих ажиллаж байгаа тийм одоо юу гэдэг хүний зан чанар, хүн болгон янз янзын авьяастай түүхэнд гарсан Чингис хааны гаргасан авьяас чам тохирохгүй байхгүй. Чингис хааны гаргадаг хэв маяг үзэл бодол хүн болгон тохиромжтой биш. Зөвхөн энэ дэлхийн тодорхой хэмжээний одоо сегмент хүмүүсийн зан чанар төрлийн авьяас нь тохирсон хэмжээний стратегиор Чингис хаан амжилтанд хүрсэн. Одоо Ray Dalio ч гэдэг юм одоо тий Bill Gates гэл ингээл энэ хүмүүс байна тий. Одоо энэ Tony Robbins гэл энэ дээр байж байгаа энэ мундаг хүмүүсийн хэрэгэлсэн энэ аргууд, стратегиуд бүгд хоорондоо ялгаатай байдаг байхгүй. Тэгэхээр миний одоо зорилго нь энэ Flow Consultant гэдэг юм дээр заахта хүн болгонд өөртөө тохирсон аргачлал, өөрийнхөө сэтгэлгээндээ тохирсон аргачлал, өөрийнхөө супер паверт тохирсон аргачлалыг яаж чиглэх хэрэгтэй юм бэ гэдэг технологиг би судлаад байна. Тэгээд тэр технологийнхаа дагуу чамд бүх хүн болгоны түүх хэрэггүй байхгүй. Чамд хүн болгоны юм хэрэггүй. Зөвхөн ийм төрлийн категоритойгоор, ийм төрлийн шин чанартайгаар, ийм төрлийн хэв маягтайгаар иймэрхүү хүмүүсийн судалгаан дээр чи тулгуурлаж ажиллаж чадах юм бол чамд айгүй ашигтай хувилбарууд ч байх гэдэг. Тийм учраас энэ хэсэг дээр би чамайг өөрийнхөө одоо юу гэдэг Flow Consultant би гарахтаа цөөхөн хүмүүсийг одоо консалтант болох эрхийн мэрэгжлийг олох сургалтууд явуулна. Тэгээ тэр хүмүүсээрээ дамжуулаад чамайг өөрийнхөө зан чанарыг, өөрийнхөө авьяасыг, өөрийнхөө дааминдыг нээх, өөрийнхөө ажиллах хэв маяг, өөрийнхөө leadership style тий чамд ямар хэв маягаар ажиллаж ямар амжилтанд хүрүүл зүгээр вэ гэдэг юм дээр чинь гарын авлагыг ч олгож өгөх гээд бид нар энэ сэдвээр дээр манай дасгалжуулалтын актем ажиллаад байгаа. Яг ойрын хугацаанд бол бид нар айгүй завгүй тэрэн дээр ажиллаж байгаа. Би ажиллаж байгаа ялангуяа миний төлөвлөгөөнд дотор орсон явж байгаа. Дараагийн бас нэг юм нь юу вэ гэхээр бид нар удахгүй подкаст хийх гээд оролдож байгаа. Өнөрмөө бит хоёр яг энэ сэдвээр ярьсан. Бид нар подкаста яаж хийвэл зүгээр вэ? Тэгээ өнөрмөө маань одоо подкаст цувралаар яаж байн гаргадаг болох вэ? Миний хийж байгаа энэ Facebook live-ыг одоо подкастын цуврал руугаа бид нар яаж хөрвүүлж ашиглах вэ? Тэгээд бид нар 7 хоногт нэг 2 удаагийн подкаст гаргаад та нарт бие дагаад одоо жишээд бид нар видео үзэх нэг хэсэг тий тэр чинь онж үзэхэд аюу хэцүү шүү дээ. Тийм учраас бид нар бэрхшээл ба боломж гэдэг нэртэй подкаст бид нар гарах бодолтой байгаа. Ажиллаж байгаа. Дараагийнх нь юм нь манай сургалтын зүгээс бид нар яаж яах гэхээр мөнгөний сэтгэлгээ гэдэг сургалт маань одоо 3 сарын 15-нд болно. Удахгүй өнөө маргаашгүй та нар цагаан сар гэдэг яг явчих штэ 2-3 7 хоног. Тэгээд цагаан сарын дараа Мартин 8 болно. Тэгээд яг Мартин 8 дуусаад ерөөсөө бид нар мөнгөний сэтгэлгээ 3 сарын 1-ээс 3 сарын 15-ны хооронд мөнгөний сэтгэлгээнийхээ бүртгэлийг хийдэг байгаа. Тэгээ энэ жилдээ бид нар яасан бэхээр одоо бид нар валютын ханш одоо юмнууд аягүй өөрчлөгдсөн, идэгдсэн байгаа байхгүй. Монгол төгрөгөөр бид нар 2 сая төгрөг гэж байдаг. Тэгээд бид нар энэ жилдээ ямар ч гэсэн үнэ нэмэхгүйгээр 2 сая төгрөгөөрөө юу яа. Тэгээд энэ одоо төлбөртэйгээр энэ сургалтаа явуулъя гэсэн энэ гой сургалтаа яг энэ үнээрээ барихаар ажиллаж байгаа. Тэгэхээр чи энэ сургалтын дээр 3 сарын 15 гэхэд ороод ирвэл чамд маш их хэмжээний юм байгаа. Маш олон хэмжээний хувийн дасгалууд ажилуулна. Чамайг амжилтанд хүрэхэд маш хэрэгцээтэй байгаа шаардлагатай цэгүүдээр бид нар бие дааж чамаар дасгал ажилуулж байгаа амжилтанд хүрэх ажлуудыг чи ярих байгаа. Тэгэхээр би чамайг энэ дээр 3 сарын 15 гэхэд манай энэ мөнгөний сэтгэлгээ сургалтанд орж ирэхдээ бэлтгэл хийгээрэй гэд хэлчихэ. Тэгхийн бол бид нар тэр чи яг цэвэр чи өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө олох, өөрийнхөө зорилгыг тодорхойлох, өөрийнхөө санхүүгийн амжилтыг олох, мөнгөтэй харилцах аргачлал ухааныг ойлгох, өөрийнхөө одоо self mastery гэж ярьдаг шүү дээ. Өөрийгөө контролд сурах, өөрийнхөө зөв чиглэлд хаана би буруу яваад байгаа юм бэ? Өөртөө яаж итгэлтэй болох юм те? Өөрийгөө бид нар олно гэж яриад байдаг ш та нар бас тэрийг мэднэ те. Өөрийгөө олно гэж яриад байдаг. Бид нар
одоо асар олон юм дээр төөрөхгүйгээр яг гол одоо онол гол одоо аргачлалуудаа өөрийн болгож аваад өөрийнхөө аргачлалуудыг бий болгох тэр зорилго руу чинь. Тэгэхээр цэвэр бие зас гэдэг салбарын сургалт байгаа. Яг өөрийгөө хөгжүүлээд би ямар чиглэлд явах ёстой, миний зорилгыг юм би үүнд мөрөөдөд байгаа юм, тэрэндээ яаж хүрэх юм, миний санхүүгийн одоогийн байдал ямар байгаад байна, тэрнтэйгээ би яаж харьцах вэ, одоо миний одоо орлогын түвшин яаж өсөх боломж байгаад байна, яаж би санхүүгийн эрхчлэлд хүрэх ёстой юм бэ гэдэг гой сэдвүүдийг бид нар мөнгөний сэтгэлгээ гэдэг сургалтын дээрээ заадаг байгаа. Тэгээд тэр өнцгөөс нь бид нар маш гоё юмнууд чамтай хуваалцсан гэж бодхоос гоё сэтгэл тогтоостой байна. Бид нэр цоо шинээр бас нэг гоё төслүүд ерөнхийдөө хэрэгжүүлээд ажиллаад явж байгаа. Гэхдээ ерөнхийдөө одоохондоо би яг ийм 3 юм бидний яг толгойд ойр зургийн нэн тэргуунд одоо бодогдож байгаа чухал ажил яваад байна. Мөнгөний сэтгэлгээ хөтөлбөр маань 3 сарын 15-нд эхлэх учраас тэр үед нь ороод ирээд бүртгүүлээд ороод ирээр за жилд нэг л удаа болдог учраас энэ цагийг битгий алдараа за. Гэхдээ энэ бол зүгээр ерөнхий мэдээлэл. За хонгор цолтыг зүргэл сайхан хэрэгтэй сургамжтай зүйлсийг хийж ярьж өгч байдагт баярлалаа хичээ. Баярлалаа. You welcome. За тэгээд нэг ийм юм дээр орж ирлээ. Тэгээд өнөөдрийнхөө лайвыг ингээд өндөрлөе. Чам таалагдсан гэж найдаж байна. Тэгээд хэрэгцээтэй энийг сонсвол ерөнхийдөө бид нэр түүх гэж ярихлаар та нарт аягүй уйтгартай сэдв байх би тэрийг ч ойлгож байна. Гэхдээ түүх гэж ярихаас өмнө чиний оюун санаа сэтгэлгээг бид нар яаж өөрчлөх юм бэ? Яаж чамайг амжилтанд хүрэхэд түүхийг яаж ашиглах вэ гэдэг өнцгөөсөө би харчээ. Бид нэр түүхийг өөрчлөх хэрэгтэй байна. Түүхийг бид нар ойлгож байгаа хүн л түүхийг өөрчилдөг байхгүй. Тэрнээс биш ойлгохгүй байгаа хүн түүхийг эзэж өөрчилж чаддаггүй. Түүхийг мэдгүй хүн түүхийн өмнө түүхэнд одоо болсон үйл явдлын өмнө гарч ирээд бардамнах айгүй. Тэр хүн баг онголдоод нөхрөө унж байгаатай ялгаагүй. Тийм учраас юмаа мэдгүй ярьж байгаа, юмаа мэдгүй хийж байгаа хүн хийж байгаа аргачлалууд чинь түүхэнд хүмүүсийн гаргасан алдаануудаас чинь их онцгой өндөр түвшинд гаргаж чадахгүй байгаа байхгүй. Яагаад тэгж яана гэхээр чи тэрийг түүхийг мэдэхгүй учраас байхгүй. Тийм учраас хүмүүс маш ихэнх нь түүх мэдэхгүй учраас, зарчмаа мэдэхгүй учраас ийм аргачлалаар хийж болдгийм болдгүй юм байна. Чи бидний хийж байгаа маш олон юм энэ ахгүй. Миний өнөөдөр та нартай ярьж байгаа юм цоошин санаа бол огт биш. Хэн нэгэн хүн хизээ нэгэн цагт урд өмнө ярьжсэн өөр сэдвүүдтэй ацалдаатаагаар чиний амьдралын бас нэг хэсгүүдэд хамааралтай юмнууд байгаа байхгүй. Энийг бол нэг тийм гайхаад ахаар ч юм биш, бүр тэ ангаагаад ахаар ч юм биш. Гэхдээ нэг гайхамшигтай юм нь юу вэ гэхээр бид нар тэр түүхийг одоо юу гэдэг миний хийж байгаа хэв маяг түрүүчийн байжсэн хэв маягаас арай өөр хувилбар руу гарч ирээд байгаа. Яг л миний гарын дор ойж байгаа нөөц олцоо их сув мэдээллийн их сувгууд минь зүгээр нэг санамсаргүй агаар дээрээс гаргаад ирсэн юмнуудаас илүү хүчтэй арай өөр чиглэлүүдийг би зориудаар ухамсартайгаар би сонгож хийж гаргаж ирээд байгаа байхгүй. Ухамсартайгаар зөвхөн монгол хүн зориулсан хэв маягаараа гэж би хайж оруулж ирж байгаа. Тэгэхээр зарим нэг хүмүүст ингээд сонсхолоор цоош нь огт ховорхон сонсож үзэж байгаагүй юм байжсэн ч гэсэн өнөөдөр магадгүй чи эднэрийн үнэхээр сонсох ёстой чухал сэдв байсан учраас би өнөөдөр дуртахаас өөр аргагүй байгаа. Тэгээд надад энэ яриануудыг энэ гайхамшигтай яриануудыг өгдөг хүмүүс одоо жишээл Ray Dalio-аас ахуулаад тий маш олон гайхамшигтай хүмүүс байгаа байхгүй. Өнөөдөр би та нарт бүх хүмүүсийн нэрийг дурддаггүй ч гэсэн өнөөдөр миний амьдралын асар хэмжээний чухал одоо амжилтын нэг хэсэг байгаад байгаа байхгүй. Энэ хүмүүс миний чихэнд шивгэнжээдэг. Энэ хүмүүс баг миний бодох бодлыг өөрчилж байгаа байхгүй. Миний өдөр тутмын амьдралын хэв маягийг өөрчилж байна. Тэгэхээр энэ хүмүүс надаас ахмад уу? Yes. Энэ хүмүүс миний өмнө амьдраад өнгөрөөд одоо юу гэдэг зарим хүмүүс нас орсон хүний номыг ч гэсэн би уншиж байна. Надаас олон жилийн өмнө ажиллаад амьдраад чадаад түүхэнд тодорхой хэмжээний өөрийнхөө чадах үнэн зөв хувилбараар гаргаад ирсэн хувилбаруудыг би номноос уншиж байна. Энийг би та нартай хуваалцаж байгаадаа их баяртай байна. Тэгэд энэ их сувг бол хүн харахад нэг тийм том юм биш хүмүүртлэнгөөс асар хэмжээний том нөөц олцог чамд гаргаж ирнэ. Тэгэхээр өнгөн дээр байж байгаа юм дээр битгий хууртаараа түүхийг гэж битгий басамжлаараа түүхийг бас тэр чигээр нь битгий бишрэн шүтээрээ. Ягаад гэвэл маш олон тэр дотор чинь сайнтай муутай маш их юм явж идэг. Харин тэрийг яаж ашиглах вэ гэдэг ухаан нь чиний толгой дотор байх хэрэгтэй байгаа байхгүй. Тэрнээс би одоо та нарыг аль нэг бурхныг ч юм уу аль нэг ямиг бишрэн шүтээд туйшраад яваасаа гэж хүсэхгүй байна. Альва юмд өөрийн гэсэн өнцөгтэй өөрийн гэсэн үзэл бодолтой энэ ямар энтхэн зүг өөрийнхөө тархийг хамгаалах хэмжээний чадaltaй чансаатай зүгээр тархиа угаалах гэж юм уу нэг юмыг бишрэн шүтдэг хэм маяг одоо Монгол улсын маань одоо
ирээдүйд үнэхээр хэрэгцээтэй биш. Тэгээ тэр өнцгөөсөө би чамайг илүү ухаантай, илүү хүчтэй, илүү чадварлаг нэгэн болохын тулд өөрийнхөө цагийг зориуллаа. Тэгээд авахын аваад хаяхын хаяар. Хаяхан утахгүй алдахгүй сайн байна. Окей. Яа. За тэгээ зарим хүмүүс бол маш их хэмжээний авах юмтай байдаг гэдгийг мэдэгдэх чи их баярлаа. Надад комент бичдэг, надад YouTube дээр, Facebook дээр тий ер нь бид нартай банк холбоотой байдаг, имэйлээр бид нартай холбогдсон маш олон хүмүүс байгаа. Тэгээд 30 хоногт амьдралаа өөрчлөгээд аянд оролцож байгаа хүмүүс ихэд та нартай бүгдэнд нь хайртай шүү гэлжээ. Маш их баярлалаа. Миний ярьж байгаа, хэлж байгаа юмыг үнэхээр сэтгэл гаргаад үлгэж аваад өөрийн болгоод явдагт чинь чин сэтгэлээсээ бид нар баярлдаг. Манай дасгалжуулалтын академийн охтууд үнэхээр үүн дээр бол бардам зогсдог. Тэгээ чамтай зэрэгцээ чиний төлөө зүтгэж байгаадаа маш их баяртай байна. Окей. За тэгээд удахгүй уулзцгаая. Эх 7 хоног хүртэл зөндөө их юм амжуулаарай. Зөндөө их амжилтын ардтал гараарай. Окей. Амжихгүй чадахгүй юм байгаа гэвэл өөртөө битгий эргэлзээрэй. Битгий санаа зовоороо энэ төв зургийн үзэл бодол шүү. За. Окей. Bye.